Ингээд бичээд байна. За тийм байна. Нэг жоохон ингээд ийш нь болгочих. Ийш нь болгочих. Ингээд. За ингээд амар тексттэй байгаа. Юу нь нөгөө групптэй нэг юу бичсэн байгаа. Нэг массив хүүхдүүд массиваас хамт массивийн нөгөө дараасан элементүүдийн нийлбэр хамгийн их байхыг бодож байна. Тэд массивыг бодож байна. Тийм бодлого байсан. Тэрийг болохоор ямар юм гэдэг нь ч тийм. Range сам query гэж байна. Нийлбэр олдог тийм бодлого байсан. Яг зөвхөн массивын нийлбэр олох массив очоод өгчөөд хамгийн уртны чинь олж дараа нь дахиад массивтай үүсч тийчээд дахиад олоод ирж байна. Тэгээд тийм хөө request-тэй бодлого өсөлт гаргаад байдаг. Ондоо нэг хэдэн мянган өсөлт явж байдаг. Тэгэхээр зэрэг динамикаар өөрчлөгддөг гэдэг байна. Тэр бол зүгээр уул нь айгүй амархан юм биш шүү дээ. Нөгөө массивын эхнээс нэгдүгээр элемент хүртэл нийлбэр нь авч, хоёрыг нь авч, гурав нь авч гэдэг ингээд элемент синтез тэр элемент хүртэлх бүх нийлбэрүүдийг олоод хадгалснаа сүүлд нь хасуулсаар тэр элемент хүртэлх нийлбэргээд айгүй хурдан олоодсан. Одоо энэ бол жоохон арай хүнд болоод ирж байгаа. За байнга өөрчлөлт гэдэг нэг ингээд элементүүд нь автомат өөрчлөлтүүд байгаа. Тэгээд дурын хэрчмээр хэсэгчсэн нийлбэрийг олох. Агуулмал нөгөө зорилго нь адилхан. Гэхдээ түрүүний болохоор массив нэр өөрчлөгдөхгүй ч үү те. Зүгээр л массив нэг статик байж идэг. Тэгээд голын хүсэлтүүд нь эрэхтэй тэдгээр элементээс i-р элементээс j-р элемент хүртэх нийлбэрийг олж байна те. Тэгээд янз бүрээр ирээд ахаар зүгээр фордод ахаар бардггүй тэгээд массив цаанаа массив статик учраас зүгээр нийлбэрүүд нь олоод нөгөө нэг талын нийлбэрүүдийн тий эхлээс тэдгээр элемент хүртэл нийлбэрүүд нь олоод хадгалчихгоо дараа нь тийм хоёр нийлбэр хооронд нь хасаад олцоод байсан. Тэгэхээр айгүй хурдан ажиллана. Өмнө нь яг үргэлжлэн ажиллагаа гэдэг тэр нэг бага нийлбэрүүд юу тийм тий n элементтэй бол нэгээс n хүртэл тэгээд юу гэн олон нэгээс нэг хүртлэгээс хоёр хүртлэгээс гурав хүртэл нийлбэр бүх нийлбэрийн нэг олон тэр бол яг нэг энэ хугацаа массиваараа нэг юм. Тэгэл хүсэлт ороод ирэнгүүт хоёр тийм шанын нийлбэрийнхээ олгоод дундах ялгуурыг олоод өгч. Тэгэхээр баг шууд нэгт болчихсон. Шууд нэг үлдээр болчихсон. За одоо энэ болохоор нөгөө нэг хамгийн аимшигтай дата массивын байнга өөрчлөлт. Нэг хүсэлт орж ирснээр дараагийн хүсэлт орж ирэх хооронд эндэтний элементүүдийг өөрчилж өгч. Тэгэхээр тэр үед яаж хийх вэ? Тэр үед яаж тэр баахан өсөлт. Тэрээс тэр нийлбэрийг бол одоо тэрээс тэр нийлбэрийг бол одоо тэр их хэлгээ. Тэгэхээр нөгөө яг зүгээр brute force-оор зүгээр форм чинь гэвэл бас хэцүү болно шүү дээ тийм. Нөгөө машин дандаа өөрчлөгдөх юм чинь дахиад одоо бараг л порт мал гэсэн. Порт юм бол энер болно гэсэн үг гэж. Тэдгээр нэгдүгээр элементээс эндгээр элемент хүртэлгээд өсөлт ирээд байгаа юм шүү дээ. Хамгийн модаа тэгэхээр энер болно гэсэн. Brute force хамгийн энгийн арга. Энэ дээр болохоор нэг жоохон санаа математик энэ төр оруулж байгаа Einstein тоол Einstein ямар юм материал тэрийг энер гэж юу тоол энер. За энэ чинь дэлгэнгүй өчсөн байна. За энэ элемент аамаас өгч байгаа анаа гэдэг энэ соник гэдэг тэмдэглэлтэй. Нэг мод байгуулсан феник гэж хүн зохиосон. За нөгөө нэг мөсөг мод ингээд сегментри гэдэг байгаа яг сегментри феникийн мод байдаг төстэй. Зарим нь энэгээр боддог, зарим нь сегментригээр боддог гэсэн. Ерөнхийдөө их төстэй. За феникийн модон дээр мод гэдэг л өгдөг юм ашиглаад энэ нийлбэрийг байн олох гэдэг бодлогыг бодноо. За RSQ range sum query. За нөгөө тэдгээр элементээс тэдгээр i-р элементээс j-р элемент хүртэх одоо нийлбэрийг олоо. Уул нэг ядаад байх юм баггүй ганц форт гэдэг болно. За тэгээд i нь хамгийн багтаа 0, j нь хамгийн ихтэй энэс санааг болвол n удаагүй нэл гэсэн. n урттай дааталт болчихно. Юу их алдсан мэт нийлбэрийг заах. За бүгд л нийлбэр буцаан. За энэ RSQ гэдэг тийм юм аа. За энэ бол нийлбэрийн олох. Энэ үйлсийг бид нэр аль болох хоороор хийхгүй л гэж үздэг байна. Хоороос урднаар хийх хэрэгтэй. Ер нь бол нэг машинын төлөвлөлт нийлбэрийг олох гэвэл
Фороос хурднаар одоо яаж хийх вэ? Юу нэг хамгийн зөвхөн фор орж ирнэ. Тэгвэл фор жоохон дэмий гэдэг арай гинэн аргаа гэх юм байна. Нөгөө түрүүчийнхаа нөгөө ренж санквэрийг түрүүчийн аргаараа хийн гэвэл баахан нөгөө нийлбэрүүдийг олоод тавьчин тий. Нөгөө нэг 0-р элементээс 1-р элемент хүртэл нийлбэр 0-оос 0-1 хүртэл бүх ингээ хагас нийлбэрүүдийг олоод нөгөө нэг үзүүр нь эхлээд 0 дээр байдаг нөгөө үзүүр нь хэд дээр байдаг тий. Ингээд нөгөө үзүүрийн гүйлгэж байгаа DNS нэг гүйлгэж байгаа нийлбэрүүд олцлоо. Тэгэд IJ гэсэн RSQ IJ гэсэн утгаар орж ирэнгүүт тэр нийлбэрийнхаа тэр J дэх нийлбэрээс I наснууд I-аас нэг наснууд тий. Тэгээд буцаад чухмаар байдаг. Гэтэл энд хамгийн ядаргаатай энэ доор апдейт гэдэг үйл ороод байдаг. Дараагийн өсөлтийг бас ингээд тэгээд буцаач гэхээр дундуур нь ингээд орчоод энэ үйлчлэл хийдэг. За өөрчлөлт хийдэг. За энэ инфo хэлбэрээр энэ апдейт KD гэж үү тий. А машин хардвар элемент төр дээр тавьсан. Яг ганцхан элемент барьж аваад тэгээд дээгэр нэмэгдүүлж таа. Яг инфо аргаа тэгээд бүхэл элементийн янз бүр болгож байна тий. Ийм үйлдэлтэй гэж үзээ. Тэгэхээр нэг батхан дээр нэг инпут юм шүү дээ тий. Машин ингээд багны хөрөд тэгснэ замд нь машин байн дунд нь ингээд өөрчлөлттэй. Тэгээд өөрчлөлттэй нэг тийм массаар нь ч нэг өөрчлөхгүй яг нэг хэсгийг. Яг массаар нь өөрчлөлтөд гэвэл апдейтээр харин жоохон фортдаг байна тий. К болон КК дээр нэмэх гэдэг нь мэдээд дээр нэмэх гэдэг. Ийм үйлдэлтэй үед яг минутээр бодно гэсэн. За энэ хоёр үйлдэлийг л гоё хийдэг байх хэрэгтэй. Фороос багаар тэ ONS багаар хийдэг байна. За нэг ийм тодорхойлт нь юм байна. Predict мод гэдэг ийм хоёр үйлдэл хийдэг. Одоохондоо гэхдээ нөгөө яаж хийх юм бэ? Хэрэгжүүлэлт нь бахаа тэ нөгөө их гоё юм байх хэрэгтэй. За IT зүгээр хийх тэ нөгөө for example яг сая ясна нөгөө port но IaaS JS хасна айдэр нэмэх нэг. JS хасхан хаалтан дотор IaaS хасна гэсэн үг дээ. Тэгэхээр нөгөө IT элементийг нэмэн тэгээд айдэр нэмэх нэг зэрэг JS явна гэвэл яг арийн таавал JS элемент нэмэгдэн тэгээд ингэж явсараад дугаар элемент бас нэмэгдэн тий. IT элементээс авахдаа JS өөрчлөх бүх элементүүдийг портод аваад нэмэн гэвэл JS хасхан нөгөө I өмнөх нөхрийг хасах та өмнөх нь орж байгаа юм. Хасаад тэр нөгөө тоон гар хэдэн элементтэй авч нэмэх вэ гэдэг тоон. Тэгээд JS найдны хүн гэдэг чинь нөгөө тийм машины дотор хэрэгчим тэгээд дурын хэрэгчим тэгээд хамгийн ихтэй машин тэр чигээр нь бүрхэн. Тэгэхээр он хугацаанд хийгдэнэ. Апдейт гэдэг үйл зооны хугацаанд ажилладаг нэг хардвар элементийг зааж тэн дээр очиод дэг нэмэж чинь нэг л үйлдэл хийнэ гэж. За ингээд нөгөө нийлбэр олох нь он хугацаанд апдейт хийх нь он хугацаанд гэдэг ингээд жоохон өөр байгаа ч одоо нэг он гэдэг нь их нөгөөх нь он гэдэг байна. Тэнгүүз одоо дээр нэг өөрчлөлт хийн тэр нь болохоор ихэнхдээ л нөгөө амар алгоритм юугаа нийлбэр олохыгаа on-off-ыг хийгээд хоёр шууртай тий. Тэгээ апдейт нь болохоор тэрнээсээ болоод нөгөө айгүй нийлбэрийн айгүй богино хугацаанд олдог болчихгоо янз бүрийн мод зодоо ашиглангууд апдейт нь жоохон өсчдөг. Тэгээ яг бас өсвөл алгоритм болох байна. Тэгээ хоёулаа алгоритм хийгдэн. Тэгэхээр нөгөө бодлогонд ашиглах амар болчихно. Нөгөө болгон дээр нь мэдээж цэц зохиож байгаа хүн дээр нийлбэр олохыг ингээ аргаар хийвэл энэ айгүй хаалт юм тест зохион зүг. За тэгээд тагсаар үзүүлдэг нэмэх таңсаа цаана. За энэ нөгөө муу арга. Тэгсэн чинь нөгөө нийлбэр олох хүсэлтний олон удаа ирж байгаа. Яг ингээд шортоо захана юутай хэмжтэй биш. Шорт гэдэг нь хамгийн муу арга. Түүний нөгөө хагас нийлбэрүүд одоо тавьж хадгалцдаг бол бас хэрвээ гэхээр нөгөө дундуур нь апдейт орж ирээд апдейт нэг л ороод ирвэл нөгөө нийлбэрүүд байгаа шүү дээ тий одоо юу гэдэг юм. 100 элементтэй машин байсан чинь бид нар эхний нэг элементийн нийлбэр 2 элемент 3 элемент хэлбэргээл явж байгаа шүү дээ. Нэг 20 дугаар элемент дээр аваад нэг өөрчлөлт хийчихвэл тэгэл тэр нэг яг эхний 19 элементийн нийлбэр гэдэг бол хэвээрээ өвччих واخ. Тэгээд 20 элементийн нийлбэр өөрчлөлт 21 22 гэдэг аргашгаа одоо тэгээд баг 80-аад
80-аад нөгөө хагас нийлбэрээ өрсөлдөж та тэгэхээр апдейтээс болоод тэр манай өмнөх арга бол ч ямар ч хэрэггүй болж байгаа. Айгу удаан болсон. За тэгээд тэр бол нөгөө өмнөх арга. Энэ дээр бол зүгээр фордод явах юм бол хүсэл болгоно энэ хийх гэсэн үг те. Шуум хугацаанд ихээр удаан болчих. Одоо бид нар хүсэл төр нийгмийн хүсэл болгоныг энэ ч нөгөө логарифмтай тийм. Логарифм чинь айгүй хүчтэй багасна шүү дээ. 1024 гэдэг чинь нэг логарифм авчид 10 болчихно. Гээд айгүй хэд дахнаас ч илүү болсон. За фэнгийн мод тэгэнгүүт 2.2 лог энэ болно тийм 2 шуутай. 1000 элементтэй машин байвал нийлбэр болохдоо 10 үйлдэл ашиглана. Ямар ч нийлбэр болохдоо тийм. Тэгээд нөгөө апдейттэй харин харамсалтай нэг үйлдэл биш нөгөө 10 үйлдэл ашигладаг болчихно. Гэтэ яг хоо тэгэл нөгөө нэгийг багасгах нөгөөх нь яг л нөгөө нэг юугаар өрөөлж байгаа гэсэн үг л дээ. Нэг газар сайжруулах гэж нөгөө газар нь заавал төлбөр шиг юм төлнө. Тэгээд хоёулаа лог нь болчихоор гайгүй болчихно гэсэн. За тэгээд бид нар нэг юм төвчтэй болоод энэний нөгөө нэг кодуудын айлбар бичдэг болно. Тэгж үгүй шүү. Одоо нэг хоёр багш их слог яваа. Түрүүн өмнөний дүгнэн дээр манай очоод гэхдээ яг хуу хамуусаас надад хэлснээр бол хитэн чухалцтай ном авчиж болно гэсэн. Тэгэхээр ном сангаасан хүсэлтэй нэг зузаан ном аваад орны ном авчаад тэнд гурлаа ирүүлж аваад аж болно. Тэндээс нь харж байгаа. Энэ гэдэг алгоритминд дээр номоос харж код чинь чадна гэсэн. Гэтэ ер нь өмнө нь нэлээд дадлага хийсэн. Фенвик ч одоо тэр ном дээр бас байхгүй байдаг та. Тэр ном дээр бол ерөнхийдөө нэлээд стандарт нөгөө граф харафэл гэдэг хийх юм да. Яг ийм үгүй юм байна. Тийм бас. Тэгэхээр нөгөө өдөр болгон бодож яд ашиг хийж ижил тогтоох гэсэн. За фенвик одоо үзье. За. Энэ элементтэй за яг массив байсан 1500 очив. Тэгээд B гэдэг массив гэдэг. Манай анхны массив бол агаараа байж. Агаараа байжлах юм тийм. За B гэдэг өөр массив байгуулнаа. Тэр нь манай модыг хадгалах юм байна. За B массивын хардвар элемент нь A массивын F хардвар элементээс хардвар элемент хүртэх элементийн нийлбэр байна. За FK гэдэг нэг функц яваад байгаа. Тэр нь одоо гарч ирэх юм аа. Тэгэхээр FK гэхээр K-гаас F функц авчгаад нөгөө K-га багтаа ичнэ гэсэн. Тэгэхээр FK-гаас эхлээд K гэж явж байна. Тийм. Йоо. За BK гэдэг нь болохоор тэгэхээр INFK-гаас K хүртэл A-ийн нийлбэр юм аа. За нэг юм. Нөгөө хагасны нөрөөд бол яалтаа түрүүний ингийн энэ дээр бол нөгөө эхний дэдийн элементийн нийлбэр гэж байгаа. Одоо энэ дээр нэг юм сэдвэр элементээс тэдгээр элемент зуршил гэдэг. Тэгээд хаанаас эхлээд хаанаас дуусах нэг юм томьёотой. За томьёоны FK-ийн томьёоны K тоог аваад 2.7 ширээнд бичээд K-д инфинит гэдэг тоотой энд гинэ. Бит нэн гинэ. Юу нь одоо нөгөө нэлийн хурдтай алгоритмод манай нэг доошоо нөгөө бит тэ 2.5 модтай битүүдтэй оролцсон нэг үйлдэлтэй яваад. Нөгөө зүгээд гэдэг бит зарим нэг автоматик бит маск гэдэг юм байна. Тэгэхээр энэ дээр бол ингэж байна. Энд үйлдэл хийж. За энэ томьёог одоо амар хийж байгаа юм да тий. K болон K-д нэг K болон тэрний дараагийн тоо аваад 2.7 гэсэн дээр энд хийчихвэл нэг юм тоо гарна. Энд дэдтэй бодиттой тоо биш юм шиг нэг энд хийнэ гэдэг чинь юм хүү тий. 1.0 болно 1.0 болно. Мөн ч бүгдээрээ наа шүү. Ийм доошоо энд хийнэ. Энд хийгээд логикийн үйлдэл тий. Орон нэмэгдэхгүй зүгээр яг аль өөртөө таа оруулах гарна. За бид энд үзнэ. За ийм томьёог хийсэн. Одоо тэгээ яагаад ийм томьёог хийсэн ашиглаж байгаа энэ төр гэдэг нь бол бүр нэлээд хэрэглээд ирсний дараа л болно. Ойлгомжтой болох байхаа. За энэ яасан амар юутай. Би тайлбартай. Нарич тийм. Энэ харин жижигхэн болдог юм шиг. За катаны хажтын бичлэг зураг нэг заадаг юм.
Эхэнд нь 0 ба 1-ээс тогтсон хэсэг дараа нь 0 болон түүний араас дараалсан 1 байлж байг гинэ. Юу гэдэг вэ? Зааж байна. Чи ямар юм болчих вэ? За. Тэр дээдлэгээ яриад байгаа юм тий. Кадрын ажлын бичлэг. За 1 5 байсан гэж үзье. Тэгээд кадр нэмэх нь 1 гэдэг нь энэ зүгээр юу болчих юм бэ? Бодтой 5 биш. Тэгтээ нөгөө төгсгөлийн биш юм. Кадр нь өөрөө нэг ардаа бах нэгтэй. Бах нэг явчих юм. Нэг гэдэг бүр айгүй олон нэгтэй дараалсан нэгтэй. Төгсгөлдөө бах нэгтэй байлаа гэж бодъё. Тэнгүүд кадр нэмэх нь 1 нь болохоор ингээд ятчих шүү дээ тий. Энийг нэмчүүл энэ чинь кадр нэмэх нь гэдэг тааш. Энийг нэмчүүл ингээд дараагийн тоон ингээд энэ бүгдээрээ нөгөө орон шилжээд нэмэх гэдэг чинь орон шилждэг болчих тий. 0 болоод урагшаа шилжиж чад энэ төр ганц 0 дайралтвал тэрэн дээр нь нөгөө кадр нэмэх нэгийнх нь бит нэг болт юм байна. Ийм хөө байдалтай байна. Тэгэхээр ийм хоёр тоог хооронд нэнд хийж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ дандаа тэр гэх юм шүү дээ. Аль нэг талдаа тэр гарчин. Тэгэхээр энэ ардлын оронгууд ялангуяа дараалс нь нэгүүд тэгээд тэрний өмнө байсан нэг тэг бүгд 0 болно гэсэн. Тэгээ энэний урдлага бол хэвээрээ байх байх. Хэвээрээ байх билүү? Хэвээрээ байх уу? Хэвээрээ байна. Яг тэгэхээр энэний урд бүх тоонууд адилхан байна гэсэн. Кадр нэмэх нэг гэдэг тоо чинь К-гийн ардлын энэ нөхдүүдийг бүгдээ нэм болгоод тэгээ энэ дээр нэг орон шилжиж ирснэ. Энэ чинь кадр нэмэх нэг гэдэг тоо штэ. Тэгээд энэний урд нь бол бүгд хэвээрээ байна гэсэн тийм. Тэгэхээр хоёр эцэг тоог нэг хийхээр бүх нөгөө энэс өмнөх видеод бол үзсэн байх ч доошоо өөрөө л байна. Тэгэхээр бид нар нэг хатаг барьж аваад кадр нэмэх нэгтэй хийж байгаа. Битээр нэм хийж байгаа бол арын бахан дараас нэгүүдийг 0 болгоод тэгээд тэрний өмнөх нэг 0-ыг яг хэвээр нь гаргаад гэсэн үг үү. Тэрийг энд ингээд амар бичсэн. Үгээр бичсэн юм байна. Тооны ихэнд 0 бол тогтсон хэсэг. Яг энэ юм юм шүү. Уг тооны ихэнд 0 бол 1-ээс тогтсон хэсэг гэдэг чинь нөгөө энэ 3 цэгүүд шүү. Яг адилхан байгаа. Тэгээд дараа нь гэдэг нь бүр төгсгөлт нь болохоор яг нэг 0 яваад тэгээд араас нь баахан нэг явсараад тэгээд гид дуусчдаг. Тим тоо байг гэдэг. Яг ганц ч нэг байхгүй байж болно. Ганц ч нэг байхгүй зүгээр 0-оор төгссөн тоо байсан бол кадр нэмэх нэг зүгээр энд нь ингээл нэгтэл болчихно гэсэн үг. Тэгэл бас доошоо нэг наалгаа. Тохиолдлын бичээд байгаа маань. За тэгэхээр ганц нэг байхгүй зүгээр 0-оор төгссөн тоо байвал тэр 0 нь 1 болно гэсэн. 0 1 болно. Тэгээ хонд n чичгүүд 0 гарчаад. Тэгэхээр ганц төгсгөлдөө ганц нэггүй. Манай К гэдэг тоо төгсгөлдөө ганц нэггүй гэдэг чинь нэг тийм юу тоо гэсэн үг. Нэггүй тэгштоо гэсэн үг тийм. Тэгэл төгсөн. Тэгштоо байх юм бол ингээд кадр нэмэх нэгтэй n хийхээр яах ч байх гэсэн үг. Юу ч өөрчлөхгүй. Тэгээ хамгийн артлын 0 нь кадр нэмэх нэг дээр 1 болно. Тэгээ хооронд n хийчингүүд 0 болчихно. Зад тэгэхээр үр дүн дээр нь очиж байгаа тэр FK нь бол катага тэнцүү байна гэсэн. За бахан нэгүүд орцсон байвал дараас нэгтэй төгсгөлтөө тим тоо байж болно шүү дээ. Одоо дараас нэг ч одоо юу гэдэг юм 3 1 байна гэдэг чинь 2 1 байна гэдэг чинь юу гэсэн 3 гэсэн тоо. Тэгээ 3 1 байна гэсэн 7 гэсэн тоо гэсэн. Тэгэхээр тийм. Төгсгөл нэг тийм 3 7 тийм тоо байвал харин тэр нэгүүд нь бүгдээр байх болоод ерөнхийдөө тэр 7-ог нь хасчихж байгаа ч юм уу тийм. Өөрөөс нь хасчихж байгаа. Тийм байна. За тэр нэгүүдээс тогтсон нөхрийг хасчихж байгаа юм шиг үйл яг юугаар арифметикээр бол энэ дээр бол яг 0-таг 0 ач гэсэн. За тэгээд нөгөө бид нар тэр FK гэдэг функц бол ер нь юу хийгээд байгааг нь зүгээр энэ талаас нь битээс нь юунаас нь харуул эндээс нь харуул төгсгөлтөнд байгаа дараас нэгүүдийг тэг болгодог үйлдэл л гэж болох. Тэгээ түрүүч юм нэ тий. Тэгштоо байвал төгсгөлт нь тэг байвал нэг хэдэн ч тэг байсан хамаагүй тий. Нөгөө Кан FK-таа яг тэнцчихнэ. За энд байгаа чинь 11-ийн Кан 11 гэдэг 2-ын толын бовш 10-ын толын эсрэг 11 гэдэг тав чинь 10 11 2 дээр тэгэхээр FK нь болохоор тэр сүүлийн 2 0-ыг байх болгоод сүүлийн 1-ийн 0 болгоод 1000 болчихно. 1000 гэдэг чинь 8 юм аа 10 дээр гээд
За 10 гэдэг тоо байсан бол 10 гэдэг тоо болсон тэр хэвээрээ гарна. Гэж. За нэг ийм функц байна. Энэ аюул нэг мод байгууллагад хэрэгтэй функц байна. Ер нь функцүүд чинь төдөө олон байж байгаа шүү дээ, тийм. Энэ манай модон л аюултай хэрэгтэй функц. Ийм юм. За энэ функц дээр за дурын чанар баярчгүй чанар нь болохоор дурын k тооны хувьд f k 0-оос k-ны хооронд байна. За нөгөө нэг 2-ын тоо биччихээд нөгөө битүүд зарим сүүлийн зарим битүүдийг ингээд нэгүүдийг аваад 0 болгоно гэж багасгаж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр нэг бол багасгах нь нэг бол юуч өөрчлөхгүй. Тэгэхээр катага заримдаа тэнцүү байна. Заримдаа багасгах. Гэхдээ битүүдийг 0 болгохоо гэж сөрөгтэй болгож чадахгүй шүү дээ. Тэгэхээр 0-оос их үе тэнцүү. Ихэнх бол бүгдээр нэгээс тогтсон 5 байвал бүгдийг 0 болгоно тийм. Доотлол нь 0, дээдлэл нь катага тэнцэнэ гэсэн тийм шийдэж байна. Тэгэхээр манай массивын нөгөө индекс хэвлэхэд их аваа. Сөрөгтэй гарахгүй юм байна. За тэгэл график юм ашиг тий. B массив нь n тэнцүү 8 үед ямар утгатай байх вэ? Энд ч нөгөө индексийн хүүхд авахгүй. Массивын индекс авчих. Чухал индекс болж байгаа. Тэгэхээр энэ дээр яг нөгөө одоохондоо А массивд ямар тоонууд байгаа нь хамаагүй тий. Тэр индексээр ханаасууд яриад жоохон гараа ичихгүй энэ манай цаг юм шүү. Хичээл зочдоосоос авсан цаг. Гоё ярьцад болонд хаалаад маасны дээр явчих. Сайхан ярих боломж бий шүү. За. Тэгээд дараа хоёр зураг хийж байна. B массивын хувьд B массив гэдэг чинь индексийн массив. Тэгээд энэ тэнцүү 8 үед ямар авах вэ? Энэ тэнцүү 8 гэдэг чинь энэ хамгийн k ч хамгийн дэвштэй 8 хүрнэ гэсэн үг. Тэгээд энэ BK хэсэгчд нийлбэрт орж байгаа бол манай хөлөд будагцсан байна. Ингээд будаад хайцсан. Тэгэхээр яг FK-гаас K хүртэлх. Түүнийг ийм завсаар ярьж тий. FK-гаас K хүртэлх тоонуудын нийлбэр байна гэдэг. Нийлбэрийг аваачаад хаана хэлчихсэн тий. Тэгэхээр FK-га бид нар түрүүн бодлоо утсан K зур өгсөн тоо. Энэ хоёрын хооронд индекс гүйлгэж яа гэдэг. Энэ хооронд тоонуудыг нэмий гэдэг байна. Тэгэхээр нэг эхний хідэн элементийн нийлбэр биш арай өөр нарийн нийлбэр болчиход байгаа байхгүй. Тэгээд дугаар мөрийн кадвар баган дээр будагцсан байна. Юу ч тааж FK-аас бол дугаар мөрийн кадвар баган дээр хнүүд будагцсан байна. I тоон FK-ийн завсар орж ирж бодож байна гэдэг юм уу та. Чинь нийлбэрт орж байгаа. За нөгөө манай нийлбэрүүд түрүүчийн нөгөө эхний хэдгээс илүү нэг тэдгээр элементээс тэдгээр элемент хүртэл нь аваачаад нэмчнэ гэдэг нэг хамаагүй баг дунд тавьсан эхлээд бас нэг 10 хэд хүртэл нэмнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр BK гэж нэртэй орж байгаа. BK гэдэг чинь индексийн массив гэнэ. BK гэж нийлбэрийн массив шүү дээ. Тэгээд FK-гаас K хүртэлх индекстэй элементүүдийг нэвчнэ гэсэн чинь A-гийн. Тэгэхээр ингэнэ гэсэн. Одоо B0 гэдэг байгаа. B0 гэдэг 0 дугаар мөрийн хувьд бол 0 дугаар мөрийн хувьд нөгөө нэг ихнийг 0 дугаар баг, 1 дугаар баг, 3 дугаар баг, 7 дугаар баг гэдээ бодсон байна те. Тэгэхээр дөрвөн элементийг сааруулж байна. Тэгэхээр BK хэсэгчдийн нийлбэрт ийм энэ дөрвийг нэмнэ гэсэн. Энэ дөрвийг нэм. Тэгээд сүүлд нь нөгөө нэг ийм хачаач энэ тоонод нэмж байгаа. Сүүлд нь нөгөө нэг тэдэд тэтгэрчлэх тооны нийлбэрийг олох гэдэг нөгөө бинүүдийн хоорондын жашаад болчих байгаа байхгүй. Тэгэхээр юу ч гэсэн одоохондоо ингээд ячээ. Ийм тоонуудыг хооронд нэмэх юм байна гэдэг. Одоо хаан нөгөө нэг юу байхгүй. Одоо кадвар баган дээр нүд будагцсан гэж үлээ. Сая хаан 0 1 3 7 байсан. Тэрээс 8 гэдэг байна.
Бүгд тоолоо. Тийм илүү зааж байгаа. FK тэр юу зураг хоёр гэсэн. зураг нэг нахгүй. Өөр зураг байгаа юм гэж. Энэ юу? BK одоо эндээс ихснээр энэ ага олон юм шиний юм ороод ирсэн. B мессеж өгсөн юм. Индекс B massive юм. Бүр ихэнд гачлаа. B massive чинь энэ аахгүй. Нөө нийлбэр. Нөө хэсэгтсэн нийлбэр хадгалах гэдэг. B А-гийнхаа хэсэгтсэн нийлбэр. Тий, А-гийнхаа мессеж гэсэн юм. А болгонгод үндсэн мессеж, B болгонгод хэсэгтсэн нийлбэр. А-г нөгөө бид нэг янз бүрийн нийлбэр авах гэсэн биднээс тэр хүртэл. Тэгвэл FK чинь индекс авдаг функцтэй нэг байна гэдэг. Тий, нөгөө нэг энд гэдэг тий. FK-гийн бид нар түрүүн баха ярьсан. Тэгээд айн энэ ч нэг сум аа тий. Айн FK-гаас ахуулаад K хүртэл гүнэ гэдэг. Тий. Ер нь Ford гэнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар BK-г олох гэдэг байхгүй юу? Одоо нөгөө нэг хаваа нөгөө тий. Тий, одоо энэ BK-г одоо хамгийн түрүүнд энэ өгүүлбэрээс BK-г яаж олох вэ гэсэн үг. Олох гэдэг яваад байгаа. Тэгвэл BK-г олохын тулд бид нар FK-гаас K хүртэлх А-гийн нөгөө ийм индексүүдээр гүйж байгаад нэмчих хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр ингээ будаа хийсэн гэдэг нь энэ жоохон би тэгтээ буруу хэлээд байгаа юм. Энэ чинь 0 1 3 7 гэж арай худлаач. Ингэж явж байгаа бах. Энд ч одоо ингээ нэг багнаараа нэг for гүйж болохоор байна, тий. Тийм ингэж юм биш үү. За тэгэхээр бүр багнаа хоёроо солиоц биш үү. Тэгэхээр BK болох гэж байгаа. Тэгэхээр FK-гаас нь ахуулаад зүгээр K хүртэлх нөгөө нэг юм будаа хийсэн байхгүй. Тэгэхээр 7 дээр чинь тэр 7 болооч тий. BK-гэр B7-г олъё гэж бодъё тий. 7 чинь нөгөө нэг амар 3 нэгтэй доош тий. Нөгөө нэг юм чинь нэ. Яа, энэ ч бичих гэдэг. Тий. Нөгөө нэг юм арга. Яа. 7. Энэ дээр зурчих. 7 гэдэг чинь нэг гэдэг таа байхгүй. Доор нь уусны өвчтэй. Ард талаас нь 7. Тэгэхээр бид нар B7-г олъё гэх юм бол одоо B7 нь айгүй гоё харагдаад байна л та. B7-г олъё гэх юм бол яг гэхээр F7-гоос шууд хоёртой нь чи F111-ээс юу хүртэлгүй байхгүй. 7 хүртэлгүй байхгүй. Зүгээр 7 хүртэл. Тэгэхээр F111 юу гэхээр түрүү бид нар F1-ийн функцийг бүгдийг 0 ачдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр чинь 0-оос 7 хүртэлгүй өгч байгаа байхгүй юу? Энэ бүх элементүүдийг аваад нэмнэ гэдэг. Энд 0 нь ханаач байна. Тэгээ 0-оос ахуулаад эндээс ахуулаад энэ хүртэлх бүх элементүүдийг нэмнэ гэдэг. Энэ чинь B7 байхгүй юу? Эдний нийлбэр нь үгүй нийлбэр ч юм. Ийм B7. Яг B7 гэдэг нь ингээд бүгдийнх нь нийлбэр юм байна. Юу болохоор одоо энэний өмнөх нь B6-г яах вэ гэдэг. B6 болохоор юунаас 6 чи ямар ч тоо байд юм те. F10 баг те. 11 чинь 3. Тэгээ ард нь 2-оор үзүүлчихээр 6 авчих те. Энээс юу хүртэл гэх юм аа. 6 хүртэл юм те. Тэгмүүд энэ чи яах ч те. 6-аас 6 хүртэл гүнэ гэсэн үг. 6-аас 6 хүртэл гүн гэхээр нэг юм рүү. Энэ те 6-аас 6 хүртэл ганцхан юмны юм та. Ийм B7 B6-ны юм аа. Иймэрхүү юутай. Тэгээд хамгийн нөөцөл цаатлын үзүүр за энэ гоё тоо яваад байна тий. 3 гээд нөгөө нэг аимшигтай 3 ч нөгөө нэг гэдэг тоо шүү тий. Тэгээд физикийн нөгөө функц нь авчихсан чинь шууд 0 гэж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү тоонууд аимшигтай сонтоо тоо гэхгүй тий. 7 3 гээд нөгөө хоёрын ямар нэг зэргээс хасган нэг гэсэн тоонууд байхгүй. Нөгөө дандаа нэгтэй бичлэг дандаа нэгтэй тэр тоонууд дээр бол 0-оос ахуулаад тэд хүртэл өөр хүртлээ те 3 хүртлээ нэмнэ л гэсэн. Энэ бол одоо F3 юм. Юу нөгөө нэг B3 болох юм шиг. Эдгэрийн А-гийн ийм индексүүдийг аваад нэмчихвэл B3 болно. Тэгэхээр ингээ харахад заримдаа ганц элемент нэмээд, заримдаа ганц элемент нэмээд, заримдаа хоёрыг ч нэмээд багш. Тэгээд ийм хачин хөвгч гэж байна. Нэг сайн. Гэхдээ яг энэ нөгөө цаанаас бодлоготойгоор хийж байгаа болохоор яастаа бид нар бол хуучин нөгөө өмнөх бодлого дээр бол шууд 70 нийлбэр болж ирсэн шүү дээ. Энэ 8 элемент юм тий. 8 нийлбэр болж ирсэн шүү дээ. Эхний 1 элементийн нийлбэр, 2 элементийн нийлбэр, 3 элементийн нийлбэр гэл.
Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр бид яг тэрүүгээр ийм зурсан бол эхний 1 элементийн хэлбэр, 2 элементийн хэлбэр, 3 элементийн хэлбэр гэхээр ингээд эдгээр бүгд битүү бодогдох байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ нөгөө нэг бит үйлдэл ашиглаж байгаа зарим нь хачуу илүү юм байна гэдэг. Тэгээд ийм хагас тутмын нийлгүүд олцоод тэрүүгээрээ нөгөө нэг одоо дурын тэрээс тэр их хэлбэр болгоод эдгээрийн хооронд нэмж хасж байгаа нэг байна үү те. Тэгэд олчих болох байхгүй юу? За тэгэхээр энийг ийм график гэх юм уу те нэг ийм хөл юм байна. Заримдаа юм битүү бодогдсон. Ерөнхийдөө энэ эцсийн зүгүүднүүд орно. Нөгөө нэг К хүртэл гэж байгаа шүү дээ. Энэ К нь бол өөрөө орно. К нь өөрөө орно. Тэгээд зүгээр доошоо хэр урт байх вэ гэдг нь 0 хүртэл явах уу яах уу гэдг нь тэр нөгөө энэ ардаа хэдэн ихтэй вэ гэдгээс л болно. Нэг тийм хачим тийм юу бодож олсон. Гэхдээ энэ нөгөө бидний хувцас хэмнэхэд айгүй хэрэгтэй. Хуучнараа бодсон бол бид нар тэгээд ингээд бүгдийг алах нь шүү дээ. Тэгээд дээр нь бид нар нөгөө аптек хийхэд бас амар хэрэгтэй юм байна. Энэ гэсүүд нь. Оны ч одоо зогсоох болоо. Тоо. Оны тийм үү? За, ийм функц юм байна. Тэгээ яг функцийн чанархал нэг юм шүү. Тэгээ бид нар нөгөө шинэ чанарын сайн мэдчихлээ. Сүүлд нөгөө нэг дахиад орсон чи яг нөгөө ном яг энийг хэвлээс аваад орж болно. Иймэрхүү юмар бодох юм байл. Гэхдээ ер нь тэгээд янз бүрийн арга мэдчихлээ гэхэд одоо яах вэ тийм нэг бодлого уншаал энэ нэг ингэж ах шиг байна гэдэг нэг машинууд нь байнга өрсөлдөөдөө нийлбэр олд гэж байгаа юм уу та гэж. Гэхдээ яг улаан цам одоо энэ сонгодог аргуудаар бодлого байх нь ч жоохон ховор л доо. Яг уу дандаа нэг юм битсэн. Түрүүч удаа хоёртой хайлт ашиглаж тэрийг олоод тэгээд динамик харамчлаар энийг олоод гэдэг дандаа хослолцсон байдаг. Жоохон тийм. Яг ядаж тэгээд бид нар тийм олон аргыг хослуулж чадахгүй маа гэхэд яах хэрэгтэй гэсэн юм. Тэр нэг хоёртой хайлтыг хэрэглээд 30% оног авчихвал хэрэгтэй гэсэн үг. Тэгээд тэр нэг эхний өдөр 1000 аваад хоёр дахь өдөр зогтдаг их муухай материангуй байдал шүү. Уулын дуустал л явах хэрэгтэй. Тэр бодлон дээр нь ч очиод сууж явах хэрэгтэй шээ. Нөгөө мөйсийн нөгөө аймаар багш 8-тай математикаа яриад уусан суужлаа. Тэгэл тэрийг жоохон ойлгохыг оролдоод байж уулын зүгээр. За, ингээд ийм функц байт юм байна. Одоо бид нар энийг яаж авах вэ? За, Rink модны тусламжтайгаар нөгөө нэг юм яаж хийх вэ? Нийлбэрээ яаж ч олох юм те. Нөгөө нэг апдейтэж яаж хийх юм. За, яг амарсан зүйл бол I-р элементээс J-р элемент хүртэлх хэрчмийн элементүүдийн нийлбэрийг бид нар логарифм хугацаанд олно гэсэн. Тэгэл дээр нь хаалгаар элементээр дата нэмхийга O1-ээр биш ягаад ч юм бас логарифмаар хийнэ л гэсэн байгаа. За хэрэгжүүлэлт нь. Тэгэхээр одоо хамгийн эхлээд бид нар тэр нэг нийлбэрээ яаж олох вэ гэдэг. Тэгвэл ийм юм байна. RSQ IJ гэдэг хот хариуг нь яаж олох вэ гэсэн чинь тэр нь болохоор RSQ 0J-с хасах нь RSQ 0I-с нь гэсэн тийм за энэ тийш тэгэл юм уу тэнцэтгэл үнэн байна гэдэг. За энэ бол яг юу үстэй тийм гайгүй тийм одоо чинь зүгээр I-р элемент гээд байж байдаг энэ хавцаа J-р элемент гээд байждаг. Нэг машин маань ингэ явж байгаа. За тэгээд I-с ахуулаад энэ элементийг оруулаад бахын явсараа J-р элемент хүртэх нийлбэрийг олоо гэсэн чинь тэр нь энэ нөгөө манай нөгөө өмнөх үедээ их ажилласан тийм. Энэ нийлбэрийг олохын тулд бид нар зүгээр энэ 0 дугаар элементийг энэ дээр байж байгаа шүү дээ 0 дугаар элемент. 0 дугаар элементээс J нартай ба J нэ тийм. 0 дугаар элементээс J хүртэх нэг нийлбэрийг олоод болно шүү дээ тийм. Эхнийх нь юу индекс 0 байж болно шүү дээ. Эхний RSQ хүсэлтийн эхний параметр 0 байж болно. 0-ос J хүртэх нийлбэрийг олоод тэрнээс 0-оос I-х-ыг хүртэлийг хасаад за I-х-ыг ч одоо энэ авч байгаа. I-х-ыг гэдэг энэ нийлбэр тахгүй өмнөх тийм. Энэ нийлбэрийг олоод I-х-ыг хүртэл нь олоод энэ чинь 0-оос J хүртэл нийлбэр. I үлээ. Ямар юм ч вэ? RSQ гэдэг аа тийм. RSQ. Тэгсэн дээдлийнх нь RSQ 0-оос I-х-ыг хүртэл байхгүй. Энийг олоод хасчвал үлдчихэж байгаа нь ингээд яг I-аас ахуулаад эндээс ахуулаад юу хүртэл гэсэн үг шүү дээ. J ороод ингээд энэ хүртэл хэлсэн. Тэгэхээр ийм тэгштгэл тэнцэтгэл бол үнэн байна.
За I0-той тэнцүү байгаад байвал гэдэг чинь юу вэ? Энэ I бүр энэ дээр ирсэн байсан бол бид нэр жоохон эвгүй юмтай заарлалтан тэр нь болохоор I хасхнаг гэж юу юм бэ гэдэг хасхнагдгээр элемент гэсэн юм шиг юм болчихно. Тэгэхээр R-гүй 0-оос хасхнаг гэдэг бүсэд орж ирэх болчихно шүү дээ, тийм. Яг энэ аргаараа бодвол тэгэхээр яг гоо тийм ороод ирвэл манайх функц дээр ч юм уу нөгөө ардтын 0-оос хасхнаг хүртэл чинь жоохон болчихлоо, тийм. Энд яг хасхнаг байна гэж онлын хувьд энд хасхнагдгээр элемент байж болно л доо. Тэгээ 0-оос хасхнаг хүртэл олох гэдэг нь тэрний шууд 0 гэж өгчөө гэх. Энэ нөгөө хасах гэж байгаас тэ авшаа ардаа. Тэгээ 0-ыг хасчихаас чи юу чих вэ гэсэн үг. Тэгээ ингээд хадгалж явах. R-гүй 0-оос хасхнаг хүртэл гэж орж ирвэл хасхнаг шүү гэдэг байна. Тэгээ функцтэй тэгээд if-тэй шалгаж байгаа ганц биччихвэл нэг нөгөө IQ 0 дээр ч ажилладаг тийм сайхан томьёо гараад ирлээ гэсэн. За тэгэхээр одоо бид нар нөгөө нэг 0-оос ямар нэг юм хэлсэн шүү дээ. Тэгээ 0-оос k хүртэл ийм хэлбэртэй хүсэлтэнд яаж хариулах вэ гэдгийг эхлээд олж ий. Тэгээд дараа нь энийг олж чаддаг болчиход энийгээ хэрэгжилж байгаа 0-оос аль ч хүртэл элемент энийг олж чаддаг болчиход нөгөө IT руу болчихно шүү дээ. Ерөнхийдөө нөгөө нэг шиг түрүүний өмнөх хараа энгийн бодлого шиг нөгөө ихний детэлментийн хэлбэр детэлментийн хэлбэрийг олж байж байгаа. Тэрийг ашиглаад нөгөө заавал 0-оос эхлэх албагүй тэдгээр элементээс тэдгээр элемент хүртэл бид нар хооронд нь хасчдаг байсан шүү дээ. Тэрхүү юм хэлэх чинь тэр томьёож баг юм баг хэлээ гэсэн. За 0-оос k хүртэл нөгөө нэг элементтэй юмараа яаж олох вэ? За энэ дээр нөгөө баахан юм бичих учраас энэ дээр 0-оос k гэдэггээ зүгээр daarаас гүн 0 гэж бичиж байгаа. 0-ын дандаа бичиж байгаа гэсэн үг. За тэгмүүд их юм гардаг жаа. R-гүй k гэдэг бол 0-оос k дугаар сан төрөлтөх тооны юу A массив дөрөө тий. Тэр тоонуудын нийлбэр бол энтэй тэнцүү юм аа гэмшигтэй том яа. Энэ BK дээр нэмэх нь BK дээр нэмэх нь BF-K-гаас хасхнаг гэснээр BF давхар гэж юу. FF-K-гаас хасхнагээс хасхнаг гэдэг амжигтай. Яг хийж байгаа үйлдэл нөгөө нэг өмнөх индексийнхаа гадуур нь F функц аваад тэгээ нэг хасна. Дахиад энийхээ гадуур F функц аваад нэг ямар нөгөө ном дээр ийм тоглоомсгаар тийм. Ингээд давхар функц игээд нэг хасаад явна гэсэн. Энэ нийлбэртэй тэнцүү гэнэ. Тэгэхээр яг энэ ч нөгөө юу үстэй. Бид нар ч нөгөө фортхгүй гэсэн энэ дээр нэг санаа фор шиг болчихлоо шүү дээ. Гэхдээ яг энэ бол нөгөө энэ газар FK гэдэг авч байгаа үйлдэл нь нөгөө нэг мэгээр багасахгүй. Энэ ч нэг K-гаас хадаад уурсаар агаад энд бодвол хамгийн сүүлд нэг болоод дуусах. Энэ ч нэг FK гэдэг функцийг юм багасгаад байсан шүү дээ. Арах нь нэг гэсэн бичүүдийг 0 болгосон багассан. За эсвэл хамгийн сайн даа юу гэх хамгийн модаа ч юм багасахгүй хэвээр нь үлдээн гэдэг функц шүү дээ. F гэдэг бол их чинь хэвээр нь үлдээчих юм бол бас нэг хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол аргашаага энэ индексүүд бол бэгийн индексүүд бол яаж ч байсан буурна. Тэгэхээр бол нэгээр буурах юм уу хэдээр буурах юм бэ? Жавсан холтой. Юу гэхээр нэгээр буураад энэ чинь шалтгаан юм байна. Тэгээ FK-гаас 0 хүртэл явах юм бол энэ чинь форт юм шиг болчих шүү дээ. Тэгээ 0-оос k хүртэл шин дээр нэг шиг тав аваад нэмэхээр зүгээр фортоос явж чадаагүй. Тэгэхээр яг энэ дарааллын хувьд бол адуур нь FK функц аваад нэг их талын гэдэг маань нэгээр буухгүй заримдаа бол айгүй олноор буулгана л гэсэн. Нөгөө нэг ийм тоо ороод ирвэл FK ч нэг гэж болно. Гэвч 7-гийн ард дахиад нэг байвал юу гэдэг 15 гэдэг тоо ч юм уу тий. Иймэрхүү индексүүд байвал энэс FK аваад одоо энэ 15 гэдэг тооны дараагийн индекс нь хэд явах гэхээр яг энэ ч бас нэг хасаад л байна. За 15 гэдгийг бид нар дараагийн тавыг нь олох юм бол 15-ыг шууд юу болгоод үгүй 0 болгох гэсэн үг тийм. Дараагийн тоо 0 байх. Тэгэхээр 15 байжгаад шууд 0 болчихно гэсэн үг. Тэгэхээр чинь айгүй том алхаж байгаа тийм. Бид фортмод нэг асуулт явуулах. Тэгэхээр энэ дараад их тийм хурдан багсдаг. Ерөнхийдөө баг 2 тоо тавьж байгаа юм шиг тийм. Явнаа гэж ойлгож байгаа юм байна. За энэ нөгөө нэг индексүүдээ одоо нэг энэ гэдэг басалж барих багтаа юу гардаг. Юу R-гүй K гэдэг бол BK0, K1, K2, K1 гэж. Энийг яг энэ гонжгор юмгаа энэ тоонуудыгаа л одоо K0 гэдэг нь зүгээр K нь өөрөө нэг удаа F функц аваад нэг хасчвал K1 гэж хэлдэг юм.
ингээд энэ сонин дарааллыг К гэдэг дараалал хийцэн гэх юм бол ингээд очиж байна. Давтаа бид нар нөгөө нэг ингэж бичиж байгаа энэ дараалал айгүй хурдан буурна. Тэгээ юу тэр юу мүү гэдэг. ООН биш бүр тийм нөгөө хоёр тийм юм гарна. Жишээлбэл үзүүлдэг. Яг гэхдээ бас янз бүрийн алгоритм үзээд нөгөө баслаа гэсэн бол нэг удаа ойлгож байна. Ямар бод тэрийг батлаад байж байгаа. Ерөнхийдөө болдогч тэгээд нөгөө томьёо Монгол зээжлжүүл болно. Энэ бол нөгөө нэг удаа батлаа хийж байгаа. Тэгээд яг цаад учир утгыг нь ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс зүгээр нэг хар хайрцаг болж очиод юмнуудад дэвлэж болж байгаа шүү. За тэгэхээр ингээд биччихье. Тэгээд чинийг батлаад унлаа тийм. За ингээд биччихье. Канал нэг гэж биччихье. Одоо нэмэгдэхүүнүүд нь БК-гаас эхэлнэ. За БК-гаас эхэлнэ. Тэгээд дараагийн нэмэгдэхүүний өмнө нэмэгдэхүүний индексээс энэ томьёогоор тооцоо гэж байна. Дараагийн К нь болохоор өмнөх К-аас F функцнийг аваад нэг асч байна. Нэг асч ингээд түрүүний хийсэн юм байна. Тэгэнгүүт FK гэдэг хасгана гэж байна. Тэгэнгүүт FK гэдгээ нөгөө KI гэдгээ юугаар биччихье. Нөгөө томьёогоор нь биччих юм бол энэ дээр бүр нэлээд утга юм шүү. FK энэ дээр л байна тийм. FK-га задлаад бичсэн чинь юм болчихсон. Тэгээ хасах нэг тийм. Нөгөө нэг KI гэдэг тоогоо аваад KI дээр нэмэх нэгтэйгээ end хийх гэсэн шүү дээ. Тэрнээс хасах нэг гэдэг тийм томьёотой болчихноо. Тэгэхээр K0 нь K байна гэсэн байгаа. Гэсэн билүү K0 нь K шүү дээ тэр хүн хаснаа. Тэгээд дараагийн нэмэгдэхүүнийг K-гийн утгад тгээс баг болтол буюу ийм болтол тооцоож байна. Яг FK нь явж байгаа заримдаа хамгийн багадаа FK нөгөө 0 гаргачих болно. Тэгээ нөгөө нэг дандаа нэгээс тогтсон тав руу хүрээд тэгээ 0 очих юм бол нэг хасчих асахныг болчихно тий. Тэгээ тэр болтол нь ингээд явах юм байна. За тэгээ тэр хас болцсон утгаа бол их хэрэглэхгүй байх та. Ингэнгүүт би тэр KM дээр нэг хэнийг хайчих байх. KM хүртэл явсан гэж үзээ. За ингээд явна хамгийн сүүл тиймэрхүү зүйл болох юм байна. Үсэн нэг гээ. Тэгээд зөндөө хөвч. Ингээд явна гэсэн. За KI дээр нэг хэнийг нь болохоор аваад нэгийг хасна гэж байгаа. Юм байна. Тэгээд энд нэг тэнцвэрчжээ. Ийм байна ч үү те. F функцийг аваад нэгийг хасцсан. Тэгэхээр F функц нэг бол багасгаад хамгийн гайгуудаа зүгээр үлдээчихэж байгаа те. Тэгэхээр энэ дээр KI-гээс бавуу тэнцвэр. Энэ F KI-га KI-гээс авсан. Зарим тохиолдолд зүгээр 0-оор төгсөн тоо байвал хэрнүүлж байгаа шүү дээ. Тэгээд тооцоод тэнцвүүгээд заримдаа юу болгочихж байгаа. Араас нь баахан нэгийг 0 болгож байгаа. Тэгэхээр багасгаж байгаа гэсэн үг гээд бараг л нөгөө 7-г хасч байгаа, 3-ыг хасч байгаа адилхан. Ингээд ийм хүү тэнцвэрж байгаа. Зүгээр KI-гээс нэгээс бага юм аа. Бага үе тэнцвэр юм аа. Тэгээд энэ хасны арилгаа хийчих. Тэгвэл KI-гээс эрс байгаа гэсэн. Тэгэхээр манай юу бол дараагийн K бол өмнөх K-аас яаж байсан багаснаа гэж. Эрс багасна. Нэг тэнцүү ингээд яваад байгаа юм байхгүй. Нөгөө энд юу гэж үү те энд хэсэг үү. B-гийн индекс яваад. Дараагийн индекс өмнөхөөс эрс бага байна. За тэгэхээр багасаар агаад нэг сөрөг тор орно. За тэгээд зогсноо. За нэг нийлбэр гэж хэлнэ. За нэг нийлбэр гэдэг тэр нөгөө давхар баахан функцчдсэн тэр нийлбэр. Тэгэхээр энэ нөгөө нэг бид шууд хэлсэн шүү дээ. Нийлбэрийг K0-оос K A-гийн нийлбэрүүд элементийн нийлбэрийг олоход ийм нийлбэртэй гэж байна гэж шууд. Одоо зүгээр тэр нь яг нөгөө муу юмаа гэдгийг харуулъя. Сайн нөгөө бид нар шин чанар байна. Энэ индексүүд буурах юм аа. Эрс буурнаа гэж харуулсан. Одоо зүгээр үш юу нэ. Бичээ. Одоо зүгээр энэ нөгөө дараалал маань гэсэн дараалал маань яг энэ нөгөө бид нэр олох гээд байгаа A-гийн 0 дугаар элементээс A-гийн K дугаар элемент төрөлх хэлбэл дараалал элементүүдийн нийлбэр болно гэдгийг харуулъя тий. Энэ нийлбэртэй тэнцүү гэж батлах хэрэгтэй боллоо. За энэ баталгаа ганц удаа л явна. Нэг удахгүй бах. За тэгсэн чинь ийм ба. За BK0-оос хоноганы 2 K-ын хүртэл нийлбэрээ л гэсэн. KN юу вэ? K яагаад энэ хүртэл явчих вэ? 0-оос KN гэж нөгөө юу ажиллаад байгаа шүү. Нөгөө явсаар агаад хамгийн сүүлд нэг юм
нөгөө нэг сөрөг тооны өмнөх индекс. Тэр хавцаа юм.